Төгсөөд ирсэн байхад Москвагийн их сургуулиас бас нөгөө жимсний ялаа гэдэг. Одоо генетикийн шинжилгээ ухаанд бол хулгана. Тэгээд энэ жимсний ялаа хоёр бол гол туршилтын амт байдаг. Бас нэг нематодо гэдэг бас нэг өтөө идэг. Тэгэхээр энэ нөгөө генийн судалгааг аливаа генийн үйл ажиллагааг нөгөө нэг үзхийн тулд заавал эвдэлдэг байхгүй юу? Мэдээж хэрэг өвчтөе одоо тухайн ген эвдрэхээр ямар нэгэн нөлөө гарна. Тэр өвдсөн ген одоо өвдүүлж ээж тэр генийг судалдаг. Тэгэнгүүт ялаануудыг нөгөө янз бүрийн мутант болгоцсон. Тэгээд Москвагийн их сургуулиас энэ Монгол улсын их сургуулийн генетикийн ангид одоо туршилтын бааз болгож энэ ялаануудын нэлээд олон төрөл ирсэн. Тэс. Тэгээд би бас нөгөө өнгөрт оюутан байхдаа ялааны эхийн одоо нөлөөтэй генүүдийн удамшил гээд ялаан дээр бас ажиллаж ирсэн. Тэгээ бас нэг хэсэг лаборант хийгээд бас цалин мэлэнтэй бас тэгж ажиллаж ирсэн. Тэгээд намайг тэр туршлагатай гээд энэ их сургуулийн генетикийн лабораторийн тэр одоо лабораторийн багшаар тавиад. Тэгээд тэндээ нөгөө оюутнуудтай туршилтаа тавьдаг. Тэр ажил маань бас их сонирхолтой байсан. Дөнгөж төгсөөд ирсэн байсан.